Хэдхэн хоногийн өмнө би нэг Төв аймагт одоо хуурамч дипломтойгоор багшаар ажилласан эмэгтэйг эрүүг ялагчаар татаад ял шийтгэл өгөөд 20 орчим сая төгрөгийн одоо тэр авсан бүх цуцааныхын цалинг нь ус авахаар болоод үүний тулд тэр хүнийг төрд ажиллах эрхийг нь давхар хаагаад зорчих эрхийг нь хязгаарлаад дансыг нь битүүмжлээд ерөөсөө тэр хүнийг төлбөрөө төлөх ямар ч боломжгүй болгоод тэр хүнийг өвхөөсөөр ямар ч амиа хорлохосоор ямар ч гарч гаргадагаагүй болгосон талаарх рилийг оруулсан. За тэгвэл өнөөдөр би яг энэ үүний эсрэгээр илүү эрх мэдэлтэй албан тушаалтай хүнд Монголын хууль ямар аялгууртай одоо үйлчлдэг нэг балер мохол шиг харуулъя. За тэр нь юу вэ гэдгээр одоогоос 2 сарын өмнө Цемент Шохоо нэртэй төрийн өмчит компани байдаг да. Одоо тэгвэл толгой компани Монгол улсын төрийн өмчин болгох зохицуулалтын газрын том газар байгаа. За энэ компани захирлаар нь Сэлэнгэ аймгаас улсын хурлд сонгогдсон улсын хурлын гишүүн Ундрам гэдэг одоо гишүүн одоо сайд болсон ч илүү чичирсээр байгаад Лүүлүүгийн Ганбаатар нэртэй нэг тийм хүнийг томилуулсан юм байна. За гэтэл энэ Лүүлүүгийн Ганбаатар гэдэг хүн нь 1998 онд хөдөө аж ахуйн их сургуульд одоо механик инженерийн чиглэлээр 9 орсон боловч төгсч чадаагүй нэгдүгээр курсээс ч модуль сургуулаа хаяад явчихсан ийм хүн юм байна л та. Тэгээ ямар ч одоо энэ хүнд мэргэжлийн диплом гэж байхгүй хэрвээ тэр нь байгавал хуурамчаа гэдэг нь засгийн газрын хямд хэрэгж үзэх газрын шалгалтаар за боловсролын үндэгийн төвийн одоо тодорхойлолтоор мөн хүнс хөдөө аж ахуй их сургуулийн одоо захирлыг нь гаргасан тодорхойлолтоор энэ одоо хүн бол төгсөөгүй шүү гэдэг нь бүх зүйлээр нотлогдож байгаа юм байна. Гэтэл энэ хүн одоо болтол захирлынхаа ажлыг хийгээд яваад байна гэж байгаа байхгүй юу? Хэрвээ энэ багш нарт очиж ингэж үйлчилдэг энэ ярахчин прокурорууд хэрвээ Монголын хууль адилхан үйлчлэгүүд энэ дээр очил та энэ хулгайч дээр наач одоо ингээ 10 20 саяын цалин авчаад төрийн өмчт үйлдвэрийн газар дээр жинхэнэ туйлж штт. Энэ бол жинхэнэ Монгол улсад бодиттой охирлог учруулж штт энэ чинь. Тэгээ насаараа трактор байрчсан ямар ч боловсралгүй хүн тэр том нарийн механик эрдэнэ ухаан шаарддаг үйлдвэрийг удирдах гэж ямар балтуушны юм бэ юм яаж ч утсан. Тэгээд над руу ингэж нэг Цемент Шохоо компаниас холбогдсон одоо хүмүүс нь юу гэж нэ гэхээр алиалагчийг хаан болгох юм бол хаан болдоггүй маа. Харин тэр хааны ордон төрийн үйл хэрэг нь одоо цирк болж хувирдаг юм аа. Яг л тэрэн шиг юм болж байна. Ийм мэдлэг боловсралгүй хүнийг удирдах үзээгүй зөвхөн одоо нэг улс төрийн цүнхийг барьж ажилласан хүн одоо энэ том үйлдвэрийн дарга болсноос хойш жинхэнэ нөгөө энэ мэрэгжлийн ажилчдыг нь дарамтлан шахах, доромжлон даапаалах, өөртөөгөө адилхан нийгмийн шар шахруудаар багаа бүрдүүлэх ажлууд явагдаж байна. Энэ төрийн өмчт үйлдвэр одоо уналтанд ороход бэлэн болцсон байна гэж байгаа байхгүй. Тэгээд яг ийм хүмүүс дээрээ энэ хууль очилтоо яагаад ийм муухай уваагүй юм бэ? Тэгээд нэг мөн Хөвсгөл аймгийн нэг мөн багшийг баахан очиод байршиж хориод ясаргаад амин хорлуулсан шүү дээ та нар. Прокуроруудаа, хуульчдаа, цагдаа нараа. Яг энэ шигэ та нар жинхэнэ энэ Монгол улсын бүр энэ баялаг оруулах ёстой Монголын ард түмэнд үр гүйцэд өргөх ёстой том үндэсний үйлдвэрийг ингэж давхруулах юм дээр жинхэнэ тэр та нар тэр төрийн хөсгөр хүчигүүдэд очилтой. Яагаад ундармаас яагаад юм яагаад гэдгийг. Эсвэл угжны хитэн цаас авцсан байдаг юм уу? Ямар муухай ялгууртай юм бэ?